Отгон тэнгэр их сургууль бие ертөнц нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг 10 дахь жилдээ зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Өмнө нь төс уралдааныг зөвхөн сургуулийн хэмжээнд зохион байгуулдаг байсан бол өдгөө улсын хэмжээнд болж цар хүрээгээ хэлснээс гадна 3 жилийн өмнөөс ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчид оролцох болжээ. За энэ жилийн хувьд онцлог гэвэл бид нар одоо Deutsche Welle Академи, Европын холбооны санхүүжилттэй Монголын хэвлэлийн зөвлөөс төсөлд бол манай Отгон тэнгэр их сургууль шалгарсан. Тэгээ энэ төслийнхаа хүрээнд энэ жилийнхаа бие ертөнц уралдааныг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ ерөнхий өгсөн сэдэв байна бол мэрэгжлийн сэтгүүл зүй ба шударга нийгэм гэдэг сэдвээр одоо уралдаанаа зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид нэрт сэтгүүлч Цэвлээ Балдорж нарын хэлсүүгээр сэтгүүлч мэргэжлийн үнц нь нийгмийн шударга ёсыг тогтооход сэтгүүл зүүн үүрэг оролцооны талаар эргэцүүлэмж эссе бичиж өрсөлдсөн. Улмаар Тэргүүн байрт Өвөр хангай аймгийн Санд сумын сурагч Сайхан Бэлэг, Дид байрт Төв аймгийн Бүрэн сумын сурагч Урангоо, 3 дугаар байрт нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагч Ивэлт нар шалгарсан юм а. Би болохоор миний сэдвийн агуулга болохоор сэтгүүлч хүний зориг тэгээд өөртөө гаргадаг ерөө ингээд золиос үнэн байдлыг ерөө ингээд илүү чухалчилдаг талаар бичсэн. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өөрчлөлтийн дуу хоолой төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сэтгүүлч бэлтгэдэг Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Отгон тэнгэр их сургууль, Соёл урлагийн их сургуулийн дэргэд мэдээллийн боловсрол олгох, баримт шалгах 4 клуб үйл ажиллагаа явуулж байгаа юм а. За энэ 4 клубыг бие дааж одоо үйл ажиллагаагаа явуулах, тогтворжуулах ийм одоо тэтгэлгийг зарлаад энэ 4 сургуультай хамтран ажиллаж байгаа. Одоо нийтдээ баргалж нэг 100 гаруй 200-аад оюутан бас энэ үйл ажиллагаанд идэвхтэй бас оролцож байна. Тэгээд хэвлэл эрхчлөөний өдрийг хугатаад бүх сургуулиуд маань нийлээд хэвлэл мэдээллийн зөвлөл хамтраад бас ийм үйл ажиллагаа, хамтарсан үйл ажиллагаа бас хийхээр одоо чиглэж байгаа. Тэгээд төсөл оны төгсгөл хүртэл үргэлжилнэ. Оюутнуудын дунд уралдаан 2 шаттай болсон. Эхний шатанд баримт шалгагч клубын гишүүн 25 оюутан баримт шалгах онлайн сорилгод оролцсноос 12 оюутан 2 дугаар шатны уралдаанд контент бүтээж өрсөлдөжээ. Ингээд Отгон тэнгэр их сургуулийн оюутан Өгөөдөө, Оюун Эрдэнэ, Мишель нарын бүтээл шагналд байр эзэлсэн юм а.